байгуулагдаад ийм тодорхой ус дүгнэлтийг гаргаад засгийн газар чиглэл өгж байгаад бол их баяртай байна. Өмнө нь бол бас байнгын орооноос яг энэ чиглэлээр өмнөх парламентын үед ийм байнгын орооны тогтоол гараад нэг цаас болоод дууссан юм байна лээ. Тэгээ ер нь байнгын орооноос гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө бас манай байнгын орооны гишүүд бол араас нь хөөцөлдөх одоо шахах шаардах ажлуудыг бол их хийхгүй бол энэ цаас маань нэг юм ач холбогдолгүй цаас болчихгүй гэж их санаа зовж байгаа. Яг энэ өмнөх парламентын үед энэ байнгын орооны тогтоол бол нэлээд тодорхой асуудлуудыг бас тусгаад өгсөн боломжийн тийм тогтоол гарцсан байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр түүнийг нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ огт хийгдэг. Манай улсад нэг юм энэ шинжилгээ ухааны багцныг 4 хууль байгаа. Энэ шинжилгээ ухааны багц хуулиуд бол урт удаа настай. Одоо 20 жил бараг болсон гэсэн. Тэгээ 97 оны хууль ингээд 20 жилд нэмэлт өөрчлөлт ороогүй, нэг актив дээр нэг өөрсөн юм уу да тий. Бусад хуульд нь өөрчлөлт ороогүй ингээ өдий хүрсэн. Гэтэл өнөөдөр бол дэлхийд дахин хурдцтай хөгжиж байна. Тэгээ үүнд чинь нийцүүлж явах ёстой бүтцийнхээ асуудлыг, санхүүжилтийнхээ асуудлыг үүнд одоо тодорхой оруулж өгөхгүй бол үнэхээр энэ шинжилгээ ухааны технологийн хууль, тэр технологи дамжуулах хуулиуд энэ хуулиудыг эргэж харах цаг бол үнэхээр бас бий болчихжээ гэж бодож байгаа. Тийм учраас бол энэ ажлын хэсгийн хамгийн том ажил бол энэ 4 жилдээ багтаага за 18 онд гэхдээ бид нар бол шинжилгээ ухааны технологийн хуулийн ерөнхийдөө энэ хуулиудыг багцаар нь авч үзэх ёстой. Энэ 4 хууль бол хоорондоо уялдаатай учраас 4 багц хуулийг нэг мөр бол бас багцаар нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бас судалж хийх нь зөв болов гэж бол бодоод байгаа. Тэгээ мөн болоод бас гадны олон практикуудыг судлах ёстой юм байна. Би бол бас энэ хурал дээр нөгөө Монгол Финландийн парламентын бүлэгмийн бас дарга болсон ажиллаж байна. Тэгэхээр Финланд улс бол одоо шинжилгээ ухаан за мөн одоо энэ инновацийн үйл ажиллагаагаар дэлхийд одоо тэргүүлж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 2% яг энэ шинжилгээ ухааны салбарт зориулдаг ийм одоо улсаа. Тэгэхээр энэ гадны олон практикуудыг авч үзээд сая бас оюун чимэг гişүү хэлжсэн тэр Америкийн элчин сайдын яам, Англи элчин сайдын яам хүртэл үүн дээр бол бас бодлогын дэмжлэгүүдийг үзүүлээд явъя гэж байгаа бол бид нэр нээлттэй ажиллах ёстой. Ер нь одоо цаашдаа энэ шинжилгээ ухааны байгууллагыгаа бол бид нэр төр хувийн хөвшил өөрөө энэ байгууллагад итгэдэг болох. Энэ итгэл зүрийг бий болгохгүй бол төр хувийн хөвшлүүд үнэхээр бас итгэхгүй одоо энэ байгууллагуудаа тодорхой үүрэг чиглэлийг оногдуулахгүй ингээ яваад өдий хүрчжээ. Тэгэхээр шинжилгээ ухааны актив маань за энэ одоо яам дээр байгаа нэгж энэ байгууллагуудын хоорондын бүтцийн хамтын ажиллагааг их тодорхой болгож өгөхгүй бол их хэм хүндрэлтэй байдал бол үүссэн байна гэдгийг бас ажлын хэсгийн үеэр ажиллаж байхад бол би бас эрдэмтдээ сонсч ирсэн. Тэгэхээр 1206 онд Чингис хааны үеэс эцдийн зөвлөл ажиллаж эхэлсэн шиг шинжилгээ ухааны актив маань шинжилгээ ухааны энэ эрдэмтэд маань манай орны одоо хөгжлийн гол одоо цэцдийн зөвлөл байгаасаа л гэж би бодож явдаг. Ингээ хууль баталж явахд хүртэл шинжилгээ ухааны дүгнэлтийг энэ байгууллагуудын дэрэгдэх хүрээлэнгүүд нь өгдөг байдал руу шилжихгүй бол их хурлын гишүүд бүх юм мэдэхгүй шүү дээ энэ ч одоо. Мэдэхгүй олон юмн дээр л ингээд их юм аяхаар би бас санаа зовоод байна. Мэддэг юмн дээр яриад ингээ явахгүй болохоор тэгэхээр шинжилгээ ухааны байгууллагууд чинь бид нарт арга зүйн зөвлөгөө өгдөг, хууль батлагтанд үнэлт дүгнэлт гаргадаг ийм систем рүү шилжчих юм болвол дээрээс нь төр зарим чиг үүргээ шинжилгээ ухааны байгууллагуудаа бодлогынхоо асуудлыг шинжилгээ ухааны байгууллагууд улс төрийнхөө шийдвэрийг тэр тусна гаргаад ингээ явах юм бол энэ шинжилгээ ухааны байгууллагууд төсвөөсөө хөгжнөө. Тэгэхээр хуулиас нь авахуулаад концепцоор нь бүгдээрээ шинжилгээ ухааны байгууллагад хандах хандлагыг төр хувийн хөвшлийн төвшөнд бол өөрчлөхийн төлөө л би ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Нэгсэндээ энэ байгууллагад хандах шинжилгээ ухаанд хандах хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллая. За, учрал гүшинд баярлалаа. За, мөнх цэцэг гүшин.